Эхийн түүх Ханс Кристиан Андерсен. Эрт үр цагт аз холын буйдхан тосгонд жавар дажигнсан шүнэс үе. Тосгоны нэгэн бяцхан байшинд залуухан ээж хүүгээ бүүвэлнэ. Их маш их санаа зовсон байлаа. Манцуутай хүн хүнд үтсэн байв. Хүүгийнхэн сулгуур бие цанхуур царайг нь харан ээж санаа алдна. Цаасан шуурга шуурч хүүд даасан шөнөөр ядарч төлдсөн нэгэн өвгөн тосгонд ирэв. Адууны нэмнээ шиг том таар нөмөрсөн тэрээр толгоо хоригдохоор өнөөх хүсгүн гэрийн хаалгыг тогшив. Бүсгүй даарч бээрсэн өвгнийг гертэ оруулж галын дэргэд дулаахан суулгав. Халуун цай өгч хүнтэн зочлов. Залуу ээж хүүгээ инхрийлэн харна. Хүү минь энэ шүнийг тавхаага. Өвчнөө ялан дийлэн тийм ээ гэж өвгөн тандаг хэлв. Гийчин өвгөн тимч гисэнгүй, үгүй ч гисэнгүй дуугүй соон. Үнэн хэрэгтээ өвгний дүрээр өхөл өөрийн биеэр ирсэн байв. Хүүгийн ээж 3 өдөр 3 шөнө хүүхдээ нойргүй асарсан тул маш ихээр ядарсан байв. Эхийн нойр өөрийн ирэхгүй хурж нойроо дийлэлгүй хэсэгхэн зуурдаг хийчихв. Эхийг унтаж байх зуур өгөн хүүг тэрэн гэрээс гарав. Үхэл хүүг өөрийн нут рүү хой салхи болон харж одов. Их хүүт даан цочин сэрв. Гэрт өвгөнч байхгүй, хүүч байхгүй. Айд сандарсан их уулга артан хүүгээ ирэв. Хүү хаанч байсангүй.